Дэлхийн монголчуудын ээлжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчданд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минийгийн тал өрөө та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийн 3 дахь студиэс хөтлөгч Харгун, хөтлөгч Цэцэг нар хамтран өргөн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Та мэдхүү нэвтрүүлэгтээ амьд бактери, хүүхдийн Linux, бяцхан гэсэн ад шаргал бэлэглэн гэсэн ураатай хамтран ажиллаж байна. За мөн Hello Brand, Meat Snacks буюу мини салямын үхрийн махан Jerky-гээр хамтран ажиллаж байна. За манай эфирийн утас 77 77 38 83 77 77 88 30 энэ утсаар холбогдоод та 3 асуултанд хариулан ялагч болох боломжтой. За утсаар ярихаас хамгийн гол нь хамгийн өмнө радиогоо унтраагаарай. За тэгээд дорж шууд утсаараа яриарай. Нэрээ хэлээд шууд асуултанд хариулаарай. За дахиад өглөөний мэндийг хүргье. За өнөөдрийн эхний сонсогчид бүгд авцгаана 9967 байна уу? Өглөөний мэнд жишгөөсөн. Өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? За ийм асуулт байна. Жижигхэн алцаа. Наадмаар ямар тугийг төв цэнгэлдэх хүрээлэн залтын болов монголчууд? Цаг явсан. 9 цагаан дуг. 9 хулт цагаан дуг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. Баяр хүргэе. Дэлхийн 2 дугаар дайн гэж болж исэн юм байна. Энэ дэлхийн 2 дугаар дайн хэдэн онд дууссан болоо? Цаг явсан. 45 он. Яа, нэрээ мэдчихэж шүү. Ялтай асуулт жижигхэн алц. Өглөө эрт эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагддаг одыг монголчууд юу гэж нэрлэдэг юм болоо? Цаг явсан. Алтан гац биш ээ. Алтан гац ч арай өөр зорилттой тий. За гэхдээ мундаг байлаа. Холбогдсон байлаа. Өдрийнхөө Ярлаа. Дараагийн сонсогч 8865 байна уу? Өглөөний мэндийг хөл байна уу? За өглөөний мэндээ. За ийм асуултанд орж ирлээ. Америк нэгдсэн улсын аль хотод хамгийн олон монголчууд амьдардаг юм болоо гэсэн байна. Аль хотод хөөрхөн. За би 4 хувилбар хэлнэ. Нью-Йорк, Сан Франциско, Чикаго, Вашингтон. За Америкт байгаа монголчууд бол бүгд л бат мэдж байгаа хэрэгтэй. Нэг хотын монголчууд маш алдартай юм байна. Сан Франциско биш үү? Холбогдсон баярлалаа. Яа, холбогдсон баярлалаа. За Америкт монголчууд ч бас хоорондоо бас эднес чинь шинэ жил минь янз янз юм хийдэг юм шиг л өрсөлд нөө. Наадам хөрлөлт хэлээ. Тийм, тэгээд энэ хот нь бол үнэхээр одоо монголчууд нь одоо хоорондын одоо дундын байгууллага гэж яддаг шүү дээ, тэр нь бол их алдартай байдаг юм энэ хотын. 8828 байна уу? Өглөөний мэнд байна уу? За өглөөний мэндээ. Мөхтэй болно уу? За өглөөний мэнд. Америк нэгдсэн улсын аль хотод хамгийн олон монголчууд амьдардаг юм болоо гэсэн байна. Цаг яасан. Тэгэл юу яхаар Чикаго гэсэн нэрэл сонсож. Чикагогийн монголчууд маш их алдартай байна. За энэ сүүлд хийсэн Pew Research 2019 онд хийсэн судалгаар Чикаго дахь монголчууд хамгийн олон гэсэн байна. За гэхдээ сүүлд бол Лос Анжелесийн монголчуудаас гүйцэж магадгүй мэлээ доогороо. Дараагийн асуулт. 1958 онд Үржингийн ядам сүрэнгийн зурсан Монголын сор бүтээлийн нэр нь юу вэ? Цаг яс. Ядам сүрэн. Тийм Үржингийн ядам сүрэнгийн зурсан зураг алдар зураг байт юм байна. За энийг Монгол улсын сор бүтээл гэж зарласан бүр аль биесээр. За энэ нэр нь юу вэ? 4 хувилбар авах уу? Өвгөн хуурч мөн үү? Өвгөн хуурч мөн байлгүй. Баяр хүргэе. Өвгөн хуурч тийм ээ. Бидгүй ах уу ялтын асуулт. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хэний нэрнжтэй гэсэн байна. Цаг яасан. Тэр чинь ямар номын сан юм бэ? Нийтийн Улаанбаатар хотын номын сан гэж яддаг тийм. За баримжаал бол яг циркийн хажууд байдаг. За циркийн яг баруун. Тэгээд мэдчихэж штэ яа. Тийм үү. Нийтийн ном Улаанбаатар хотын нийтийн ном. Чи одоо номын сангаа мэддэг. За хувилбар хэлж үгээ цаа. За. Гэмбэр чинь дашторж нацагдорж цэндийн дамнаас өрөн бигзийн яв хулан. Цаг дууссан байна 3. Нацагдорчи номын сан гэж. Нацагдорчи нэрнжид номын сан шүү дээ. Баяр. Нийтийн номын сан гэхгүй нацагдорчи номын сан гэдэг тийм. Тэргээр нь арга явах шүү дээ. Тэр биш байх гэж байна. За хэлж ялтаа авч байна. Баяр үргэ. За баярлалаа. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Ихэр талбарт ухсны дугаар 77 77 38 83 77 77 88 гэсэн усны дугаарлал холбогдно. За өглөөний мэндээ ихэнд холбогдсон бай. Өглөөний мэндээ сайхан амтсан уу? Ирхмээ байна уу? Өглөөний мэнд. За ирхмээ. Ийм асуулт байна. $100 дээр хэний зураг байдаг юм болоо? Бенджамин Франклин. Бенджамин Франклин.
Дараагийн асуулт нэгэн дуу сонсно. Ямар хамтлаг вэ гэдгийг таах нь. Ая. Зөө тавар болж байна. Хамаг юм хөдлөглөө. Ямар хамтлаг вэ? Экстаси. Ямар харамсалтай. Эцлэштэй. Экстаси биш юм байна. Бол үзэн дээрлээ. Яа ярил. Бэтэ. За экстаси бол биш шүү манайхаа. За хаврын хайр гэдэг нэртэй дуу байна уу? Өглөөний минь харин бол байна. Өглөөний минь. За энд нэгэн дуу сонсож байгаа. Ямар хамтлаг вэ гэсэн. Хамтлагийн нэрийг хэлэх нь те. Сонсох уу? За тийм. За эхнээс нь бүгдээрээ сонсно. За шууд хэлж ах шиг байна те. Энимон гэдэг хамтлаг юм байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт ийм асуулт байна. Баруун Европын аль улс хамгийн сүүлд дарангуулагчтай байсан бэ гэсэн байна. Испани улс тэгэлгүй яах вэ? За Франциско Франко ариун болт гайхуулах юм аа. Газар зүүн улс төр төрөөс үнэн супер шүү. За 3 сарын 1-ээс 3 сарын 31-ийг хүртэл сарыг исламын шашны орнуудад ямар сар гэж нэрлэдэг юм болоо? Рамадан сар. Ёо. Супер. Зогсохгүй нэ. Тийм байна. За хэлж шалтаа авч байна. Баяр хүргэе. За баяр хүргэе. За. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй харин бол. За харин бол гайхамшигтай. 88 тэгс байна уу? Өглөөний давтууч ирээд. Өглөөний Өглөөний мэндэ. мэндэ. Талтаа очир. За. Ийм асуултан дээр явж байна. Өглөө эрт эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагддаг одыг монголчууд юу гэдгийг юм болоо? Цаг явсан. Өөрийн цолмог. Үүрийн цолмон гэдэг шүү Баяр дээ. хүргэе. За түрүү хэлсэн нөө алтан газар бол зүг чиг зам. За хамгийн тоодуудыг бол үүрийн цолмон. За аяа бол үчийн гадлан гэж нэрлэдэг. Дараагийн асуулт ямар амьтны зулцгийг мөндөл гэдэг юм болоо? Цаг явсан. Алтан учир байна уу? Бэн. За мөндөл гэж ямар амьтны зулцэг вэ? Тавг. Таарах шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Тарав. За Ялтын асуулт ийм асуулт байна. Дэлхийн хамгийн хүйтэн газар аль твд байдгийн болоо? Цаг явсан. Цаг явж байна. Твийн нэр хэлнэ. За ихэнх твч нь бол аагаар л хэлсэн байдаг те. 3 2 Антарктид юм бол. Антарктич үү тэгэлгүй яах вэ? За алтаач ялгчаар тодорч байна. Баяр хүргэе. Үнэхээр мундаг байлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баяр хүргэе. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. За тэгээ. Амьд бактери хүүхдийн Linux бяцхан эзэнд аз жаргал бэлгэлнэ гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. За ингээд одоо амьд бактери гэдэг бол бас их нарийн сүүлийн одоо маш чухал одоо эрүүл мэндэд бид нар анхаарах нэг том талбар болсон. За энэ дотор Linux бол онцгорж байгаа. За яагаад онцгорж байгааг би тайлбарлаад өгье. Лиоф хийлжүүлэх аргаар бактериудаа бэлддэг гэж байна. Лиоф хийлжүүлнэ гэдэг нь бол за бидний хотод бол ер нь тэр оргийн бактери амьд үлдэх боломжгүй өөрсдийн гэсэн юм орчин байдаг. Энэ дотор бол сайн бактери хийхээр хаяа устгах боломжтой, хэд хүчил шүлтийн асуудлаас болоод устчих магадaltaй байдаг. За лиоф хийлжүүлнэ гэдэг бол за яг энэ тохиолдолд таны хотодонд ороод амьд үлдэх боломжтой болгосон ийм үнэтэй сүлийн технологиг лиоф хийлжүүлэлт гэж нэрлэдэг. За тэгэхээр Монголд одоо яг энэ лиоф хийлжүүлсэн аргаар бэлдсэн бактери ганц байгаа байна. За энэгээр бүр яг одоо идэвхтэй одоо биологийн бүтээгдэхүүн биш эмийн гэсэн одоо тодтголтой зөвшөөрөл авсан аль биесний ганц энэ одоо бүтээгдэхүүн энэ Linux юм байна. Тэгэхээр бяцхан гэсэндээ ад жаргал бэлгэлээ гэдэг. Үнэхээр аз жаргал бэлгэлэх нэ. Тэгэхээр хотоодыг одоо багасгах нь эмзлэх нь гэсэн үг байна тийм. Хүүхдийн Linux-ийн сүм хүчлийн бактери буюу бифидобактери агуулдаг аа. За тэгэхээр нэлх хүүхдийн эзний 80-аас 90 хүртэлх хувь нь бифидобактери байдаг гинэ. Тийм учраас хүүхдийн биеийн онцлогт энэ Linux бол маш сайн тохирч өгдөг. За тэгээ мөн QPS, GRAS гэдэг ийм статустай гинэ. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр хүний биед аюулгүй гэдгийг баталгаажуулж өгсөн стандарт аа гэсэн үг. За тэгэхээр Монгол зоригдож байгаа лиоф хийлжүүлсэн энэ бактери ганцхан энэ бактери нь
одоо Швейцар улсын Sandoz компани Linux бүтээгдэхүүн болж байгаа. 80-аас 90 хүртэлх хувь нь одоо бифидобактери байдаг. Тэгэхээр ер нь бол ашигтай бактерийг ашиглаж сурах нь ялангуяа их хэмжээний одоо антибиотик хэрэглэхээр бие муудаад байдаг. За гиз хямрах гадаг энэ тохиолдолд заавал ашигтай бактери хөгжих гизний энэ одоо тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг хангах нь бол эрүүл байх юм бас суур үндэс өнөө зэгт гэдэг нь тодорхой болчиход байна. Тэгэхээр өдгөн хадалтанд бас ашиглаж болно. Гиз дүүргээд байвал энэ Linux-ийг ашиглаж болох нь байна. За гизний вирус нингийн алдруудын эсрэг бас нөлөөтэй. Энэ өөрөө дархлааг бас давхар дэмждэг юм бүтээгдэхүүн байгаа. За баярлалаа. Бүх хэмээ сангуудаар Linux-ийг худалдаалж байгаа. Манай нэвтрүүлэгтээ амьд бактери хүүхдийн Linux бяцхан гидсэнд аз жаргал бэлгэлнэ гэсэн урайтаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. Дараагийн сонсогчдоо бүгдээрээ авцгаая. 99 техник. Өглөөний мэндэ оюусцсан. За, ийм асуулт байна. Хин гэдэг гүнж болор шахахаа гээдэг вэ гэсэн байна. Гүнжийн нэрийг хэлэх юм байна. Цагаас. Үнсгэлжин шүү дээ. Дараагийн асуулт анхааралтай сонсоорой. Ирвэхэ авгалтай болсны дараа бийг үүсгэхээс өмнө амьдралын нэг шатыг дамждаг юм байна. Ирвэхэ энэ үед юу болдог вэ? Цаг явсан. За ирвэхэ дөрвөн амьдралын мөчлөгтэй гэж ярьдаг. Тэгэхээр авгалтай болсны дараа ирвэхэ болохоос өмнө нэг дамжлага байна. Энэ дамжлагыг юу гэж нэрлэдэг вэ? За ирвэхэ хүүхэдтэй гэдэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За ялтай асуулт. Энэ амархан дуу ээж магадгүй. Америкийн нэгдсэн улсад ашигладаг мөнгөн тэмдэгтийг юу гэдэг вэ гинэ? Цаг яасан. Доллар гэдэг шүү дээ. Яг амархан байсан. За ялагч болж байна. Баяр үргэ. Хүүхдүүд өнөөдөр хүчтэй байна. Гайхалж байна. Баяр үргэ. За дараагийн сонсогч 86 89 байна уу? Маш гоё. Өглөөний мэндэ. За өглөөний мэнд. За 3 дугаар сарын 20-нд аль улс боловсролын яамаа татан болгох тушаалд гарын үсэг зурсан бэ гэсэн байна. За 3 сарын 20-нд нэг улс боловсролын яамаа татан болгохоор болсон юм байна. За хилдэс гэж болно. Ямар ч гэсэн боловсролын нэг бүтцээ тийм. Афганистан, Мянмар, Америкийн нэгдсэн улс, Зимбабве гэсэн дөрвөн хувилбар байна. Цаг явсан. Афганистан юм болов? Афганистан биш байна. Баярлалаа. Сайхан хөрүүлээрээ. За. Энэ өгж байгаа хамт байгаа холбоодыг харахаар энэ ариг ихсэн юу нэ гэхгүй юу? Байна уу? Өглөөний мэнд сайхан амарсан уу? Бүлгийн маань. За өглөөний мэнд. 3 дугаар сарын 20 буюу саяхан юм байна тийм. Нэг улс боловсролын бүтцээ татан болгосон юм байна. За Мянмар, Америкийн нэгдсэн улс, Зимбабве гэсэн 3 улс үлдсэн байна. Цаг явсан. Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс. Трамп ч тэгээд ирсэн шүү дээ. Трамп ч тэгээд ирсэн шүү дээ. Ямар улсууд зэрэгцээж явж байна тийм. За дөнгөж саяхан 3 сарын 28-нд болсон газар хөдлөлтийн түүн аль улсад байсан бэ гэсэн байна. За дөрвөн хувилбарга Таиланд, Энэтхэг, Мянмар, Лаос гэсэн байна. Цаг явсан. Мянмар байсан. Мянмар байсан. Баяр үргээ. Ялтын асуулт. 9 булаг гэж сум байд юм байна. 9 булаг гэдэг сум аль аймгийнх вэ? Цаг явсан. Хөлбөрийн үг юу? Хэлэхгүй гэдэг. 9 булаг. 9 булаг. Хөлбөр үг. За ховд, архангай, завхан, сэлэнг. Увс. Хов. Архангай, завхан, сэлэнг, увс. За бүр 5 хөлбөр өгдөг. Толгойг нэргэлж байна. Нэг. За увсын хав. Говьлтай гэсэн хөлбөр байхгүй байна. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За холбогдсон баярлалаа. За. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 усны дугаарлал холбогдно. За дараагийн сонсогч 9 булаг гэдэг сумыг андуурсан байж магадгүй мэн 9 булаг гэдэг сум чинь гой болтоод байдаг юм биш дээ нэрнгээсээ. За тэрийг нь мэдсэнгүү. Сая холбогдсон эргээ холбогдоорой. Эргээд холбогдоорой буцаад залах шүү. 91.5 дараагийн асуултыг асууна. Байна уу? Байна уу? Өглөөний мэнд тэр байна. Өглөөний мэнд. За ямар тоглоом дээр гамбит гэдэг хэллэг ашигладаг вэ гэсэн байна. За гамбит гэдэг хэллэгийг ямар тоглоом дээр? Ямар спорт дээр? Тоглоом юм уу спорт дээр? За сонсох уу? Хувилбаруудыг Ямар юу сонсдог гэсэн бэ? Гамбит гэдэг хэллэг ашигладаг юм байна. За гамбит. За. Шатар.
бокс, бүжиг, дартс цаг явсан. Киногоор нь бод. Гамбит, Бүжиг таалс юу гэлээ? бүжиг, дартс, шатар бокс гэсэн байна. Цаг туссан 3. Даарч юм уу? Дартс биш ээ холбогдсон баярлаа. Болбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Шатар мат шаагл гэдэг шүү. За 85.8 байна уу? Өглөөний тэр гамбана. Өглөөний мэндэ. За гамбит гэдэг одоо хэлхийг ямар тоглоомс бол эсвэл спорт ашиглаад байна? Шатар. Шатар дээр бол гэрсийн гамбит, ноёны гамбит гэдэг нээлтүүдийг хэлдэг тийм. За дараагийн асуулт ийм асуулт байна. 1992 онд доктор Клинтон Рубин 25-аас 50 гэрцэн яс болон арсны ургалтыг өдөөдөг шархны эдгэлтийг хурцдаг байж болох талаар судалгаа хийсэн байна. За хэрвээ энэ үнэн бол энэ ямар амьтанд хийх нь ашигтай гэсэн үг вэ? Цаг явсан. Шахны юу гэсэн бэ? Сайн сонсох. Эдгэрэлтийг хурцсагдаг гэсэн байна. 25-аас 50 гэрцэн. За яс болон арсны ургалтыг өдөөдөг юм байна. За шарх эдгэлтийг түргэсгдэг гэсэн үг. Тэр ямар амьтанд хижээвэл зүгээр гэсэн үг вэ гэсэн байна. Хөлбөр өгөлтэй. За хөлбөрийн үг. Тод, муур, мохой, усан хулган гэсэн байна. Цаг туссан байгаа. 3. Усан гахаа юм тий, усан болгон гэдэг. Тий, усан гахаа тий. Муур хүний эрүүл мэнд сайн гэдэг юм байна шүү дээ. Муур гэдэг үнэ дөө. Муур. За муур хурж инхээр танаас 150 гэрцийн давтамжтайгаар хурж индэг юм байна. Энэ нь арьс ургалтыг өдөөдөг болж таарсан. За энийг бүр шинжлэх ухаанаар инхүү баталсан байх нэ. Тэгэхээр муур нөгөө тэрч хомно гэдэг нь ийм учиртай юм байна. Ялалтын асуулт. Дэлхийн чансаагаар 140-д байгаа мөртлөө Майамид болсон тэмцээнд дэлхийн номер 2, номер 5 зэргүүдийг буулгаж авсан Филиппиний тамирчин Александра Ялан ямар спортын тамирчин бэ гэсэн байна. За сая талбайн теннис ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. Загсаа харахгүй байна гэдэг. За янз. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Дараагийн сонсогч байна уу? Говалтай байсан шүү дээ. Тэгсэн шүү дээ хом. Говалтай юм байна. За уучлаарай. Тэр говалтай гэж хэлсэн хүмүүн үү гэхдээ? Билгүү байна. Билгүү муу юм уу тийм. Яг зөв. За тэгвэл дараагийн асуулт ийм асуулт байна. Дайргаан гястангууд Миний 3 болттой. 3 ингэ болсон. Ой яалагчаар ингэ тодорч байгаа юм биш үү? Түрүүний 2 асуулт нээснэ тий? Аха. Зөв. За тэгвэл одоо ялтын асуултыг асуух нь. Үгүй 3 дахь асуултаа говалтайгаа хариулаад ялгч болсон гэсэн үг. Зөв үү? Зөв. За ялгч тодорч байна. Баяр хүргэе. Ялгч болох чатан таслаа хийсэн биз дээ. Уучлаарай. За. Манай эфирийн утас 9688 байна уу? Байна өглөөний мэнд сэлб байна. Өглөөний мэндэ. За. Дайргаан гястангууд аль аймагт түлхүү байдгийн болоо гэсэн байна. Алгаар асуух. Сүхбаатар аймагт байдаг шүү дээ. Тэгэл байх. Дараагийн асуулт. Стандарт CD хэдийн багтаамжтай байдаг вэ гэсэн байна. За CD ашиглаж ирсэн хүмүүс санаж яж магадгүй. Шаарддаг ажил хайрлаа. Стандарт CD хэдэн байтын багтаамжтай вэ? Стандарт юу гэдэг вэ? CD. CD-г компакт диск гэдэг. Тэр чи хэд байдаг вэ? Яг зөв. За тэгэхээр хариултын хувилбарууд бол байгаа. 650 мегабайт гэсэн байна. 2 гигабайт, 144 мегабайт, 8 гигабайт. Цаг явсан. 8 байдаг лөө. 8. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За холбосон баярлалаа. CD шарж ирсэн хүмүүс бол батны мэдж байгаа. 88.5 байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энд толбогдсон байна. Зулаана. За өглөөний мэндэ. За ийм асуултан дээр явж байна. Стандарт CD. За CD буюу компакт дисктэй гоё юм нэг талтай гялгар юм байдаг штэ. Энэ хэдэн байтын багтаамжтай байдаг вэ гэсэн байна. За сая бол 4 гигабайт гэдэг унсан. 8 гэдэг унсан. За тэгэхээр 3 хувилбар үлдсэн байна. 650 мегабайт, 2 гигабайт, 144 мегабайт гэсэн байна. Цаг явсан. За энэ дундаас сонгох нь дээ. За наа чи 2 гэдэг ухаа. 2 гигабайт биш ээ. За холбосон бүгдээр марцгаа зэв. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Бүгд одоо яг энэ нөө хуучин файл зөөдөг үе чи өнгөрчөөл байна л да. Интернет технологи хөгжчихэд. Эртэгс байна уу? Өглөөний мэнд сайхан амарсан аргагүй. Өглөөний мэндээ сайхан амарсан.
За, нарка 3 дахь хүн энэ асуултан дээр ийм асуулт байгаа. Наад диск, капа диск гэдэг нь айгу жоохон байдаг гэж багтааж байна. Мэдгүй. 600 байсан юм шиг. 650. Тухайн үед айгүй их хөхгүй. Жохон гэж одоо 650 мегабайт гэдэг юм байна. За, дараагийн асуулт. Нэгдсэн үндэсний байгууллага Дэлхийн банк зэрэг нь Монгол улсыг ямар бүс нутагт хамааруулдаг вэ гэсэн байна. За, 4 хувилбартай анхааралтай сонсоорой. Зүүн Аз, Төв Аз, Зүүн Өмнөд Аз, Умард Аз. Цаг явсан. Юу аадтаа тоо. Төв Аз. Биш юм Биш юм байна. байна. Холбоосон баярлалаа. Юу өмнөд таад юм бэ? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай нэг хариулч заавал нөгөө хариулт нь хэлж амжих юм аа амжих. Нийтийн юм байгаа чи. Олсгоод гэхгүй. 86 тэглээ байна уу? Оо, чинжэрэг байна уу? Өглөөний мэндээ сайхан Сайн амарсан. байна уу? За ийм асуулт байна. За дэлхийн олон улсын институтсууд, олон улсын дэлхийн институтсууд буюу нэгдсэн үндэсний байгууллага Дэлхийн банк зэрэг нь Монгол улсыг ямар бүс нутагт хамааруулдаг вэ гэсэн байгаа. За Төв Аз гэдээ унсан 3 хувилбар үлдсэн байна. Зүүн Аз, Зүүн Өмнөд Аз, Умард Аз. Цаг явсан. Зүүн 3 Зүүн Аз шүү дээ. Тэгэлгүй баярлалаа. Уг нь бол 1990 оноос өмнө Төв Азтай харьяалагдаад байдаг байсан бол энэхүү 90 оноос хойш Зүүн Аз руу орсон байна шүү. Дараагийн асуулт. Сауди Арабын туган дээр нэг зэвсэг байт юм байна. Сауди Арабын туган дээр ямар зэвсэг байдаг вэ гэсэн байна. АК-47, сэлэм, жад эсвэл зэвсэг байхгүй гэсэн байна. Цаг явсан. За, сэлэм блүү жад билүү. Сэлэм Баярлалаа. Ялалтын асуулт. Өмнөд Солонгосын Сөүл хотын Монгол таун ямар дүүрэгт байдгийг болоо гэсэн байна. Мьондон. Биш юм байна. Оо, бай. За. Чаата харин тэглээ баларсан юм За, харамсалтай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Мьондон худалдааны одоо гудамж нь бол арай өөр газар байгаа гэдэг. Нөгөөх нь Монгол таун бол өөр газар гэдэг юм шүү. За буудлын дүүргийг бас өөр нэрээр нэрлдэг байна. Манай эфирийн утас 77 би ч бас ямар очижсэн болохоор бас баримжил юу хэлээ л гэж бодлоо. Энэ ч нөө лайваар яг хөдөлж яхаар бас нэг хаяа зүгээр яг бэлдсэн юмнуудаа уншиж амжихгүй бол болдгоо. Толгой бол үнэхээр тэрэнд хүрч амждаг юм байна. 94.1 байна уу? Өглөөний үн чимөр. Өглөөний мэндэ. За. Өмнөд Солонгосын Сөүл хотын Монгол таун ямар дүүрэгт байдгийг болоо? За би өстө солонгостоос үзэж байгаа үг. Гэхдээ түндээ мөн гэж яриад байдаг лүү. Түндээ мөн гэж яриад байдаг шүү дээ. Тэгдэг байх уу? Дараагийн асуулт. За, нэгэн нэвтрүүлгийн хэсгээс сонсноо. Тэгээ энэ нэвтрүүлэг нь ямар нэвтрүүлгийн хэсэг вэ гэдгийг таах нь байна. Эхлээд бүгдээрээ хувилбаруудыг сонсч, тэгээ сонсох уу? Яа тэгээ. Оддоо бүжиглээ. Авиаслаг монголчууд Тэнгисийн эрэг дээрх 247 Shark Tank гэсэн дөрвөн хувилбар байна. Одоо бүгдээрээ хамтаа сонсцгоё. За анхаарал сонсоод Би болохоор яг өөрийгөө бусад оролцогчдоос онцгойж чадах зүйл маань гэх юм бол яг ингээд дейт хийгээд ингээд уулзаад үзэхэд нөгөө хүндээ айгу өндөр сэтгэл үлдээдэг хүн гэж би болохоор яг өөрийгөө боддог. Алзууртлаа дурлын гэдгийг нь бол би мэдчихээн. За ийм байна. Наас тэгвэл ярианы сэдвүүн ойлгомжтой байна. 2 4 7. Баяр хүргэе. Дараа ялтын асуулттай. Одоо ялтын асуулт болж байна уу? Калисто гэж ямар гаригийн дагуул юм болоо гэсэн байна. Бархас бод, санчир, ангараг, тэнгэрийн ман. Цаг явсан. Калисто. Калисто гэж бархас бод юм бэ шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Ялагчаар тодорч байна. За. Тэмүр маань ялагчаар өнөөдрийн ялагчаар тодорч байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Би нэр өчигдөр нэвтрүүлгийн төгсөлд ялагчаа зарлахаа мартсан байлээ шүү дээ. Өчигдрийн нэвтрүүлэгт 2 ялагч тодорсон. Гамбах болон мөнх жаргалах нар тодорсон. За. Дараагийн сонсогч энэ Тэнгисийн эрэг дээр үзэж байгаа юу? Үзгүй. Би нэгийг ч үзээгүй, хоёрыг үзээгүй. За би үзээгүй. Гэхдээ ер нь бол хэсгээс нь сонсоод бол таачих байхаа тэ бас арич та. Тийм, ярианы сэдв юм чи. За энэ ч бол мэдээж хэрэг бүгд ярианы сэдв болоод байгаа юм билээ. 88 тэгс байна уу? Өглөөний минь бүгд Өглөөний мэндэ. За өглөөний минь ийм асуулт байна. Берн гэж аль улсын нийслэл юм болоо? Хөлбөр ах уу? Берн. Хөлбөр ах уу? Люксембург,
Лихтенштейн, Швейцар, Сан Марино. Цаг явсан. Лихтенштейн биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За Берн гэж одоо аль улсын нийслэл юм болоо. Тэгэхээр Лихтенштейн жигсаалтаас хасагдлаа. Инх үл Люксембург, Швейцар, Сан Марино гэдэг 3 хөлбөрлөлцсөн байна. 90 сарс байна уу? Өглөө байна. Өглөөний мэндэ. За байна. Швейцарын нийслэл. Швейцарын нийслэл шүү дээ. Баярлалаа. Дараагийн асуулт уран тогоо тулг уул гэж аль аймагт байдаг юм болоо? Өвөр хангай, Булган, Дунд говь, Ховд гэсэн байна. Цаг явсан. Уран тогоо. Уран тогоо. За эн чи одоо энэ Уран тогоо. дөрвөн уулын тулг тогоо жалавч гэдэг дөрвөн уул унтарсан галт уул оршдог газрыг асууж байна те. Цаг дууссан байна. За ховд гэж авчаа. Ховд Биш юм байна. Холбосон баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. За Монголын дархан цаазд газруудын 1.81 байна уу? Өглөө яндан байна. Өглөөний Өглөөний мэндэ мэндэ. яндан. За Булганд байгаа. Булганд байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт нэг нь дуу сонсно. Хин дуулж байгаа вэ гэдгийг таахна. Нэрийг хэлгэнэ дуучны. Ойлгомжтой бах те. За бүгд хамтаа сонсцгоё. Миний талиу госэхэн миний сэтгэл юм өөрийнхөө хүслэнд ингэсэг миний юм өглөөний наран хөөрхөн аль миний юм Яа энэ ч юм болгоно. Нийл сонс. Луун чимэг үлээ. Хин нэ бүтэн хэлэн шүү. Бүтэн хэлэн шүү. Луун чимэг үлээ. Чуулуун чимээ Баярлалаа. За ялтын асуулт уу? За. Хятадаар ши, Японоор кабуки, энтгэгээр наача зэрэг нь юуны төрлүүд вэ гэсэн байна. За хөлбөр авах уу? Шууд хэлэх. Сайн мэддэг байсан. Аваа хөлбөр. За эдгээр нь хоолны төрлүүд гэж хэлж болох юм байна. Эсвэл хувцас, эсвэл театр, эсвэл амтан гэсэн байна. Цаг явсан. Шүүдэр шими гэдэг нөгөө ядсан болохоор аюу театр юм болов уу? Театр. За театрын төрлүүд юм байна. Ялагчаар томчоо. Баярлалаа. За өнөөдөр манай оролцогчд бол үнэхээр мундаг байна. Гайхалж үнэхээр чадаж байна. Чадаж байна. Супер. За бүгднгийн одоо нэвтрүүлгийн сүүлээр бас алдаршуулнаа дахин хин ярьсныг нь. За хашаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. За, тэгээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Hello Brand, Meat Snack буюу Hello Mini Salyam, Халиа Үхрийн махан Jerky-гээр хамтран ажиллаж байна. За Очир Такс компани бүтээгдэхүүн. Тэгэхээр Очир Такс компани Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэн туулган уудтай тасалгааны хэмт 1 жил хадгалах зорилттой юм махан амтныг Монголд анх удаа үйлдвэрлэн гаргаж байна. Тэгэхээр 20 грамын одоо жинтэй салями, мини салями, за beef jerky 40 грамтай. За beef jerky бол одоо яг ууж яхад бол дагуулад амны үнэхээр гоё амны зугаа байдаг. Ер нь энэ тэнд явхад нэг юм яг хоол идчихэр идмээр биш. Тэгсэн мөртлөө снэк гэх юм одоо нэг амны зугаа идмээр байдаг. Гэтэ амны зугаа идий гэхэд ийм чихэрлэг амны зугаа ер нь эрүүл мэндэд сайн биш. Ер нь асуудалтай байдаг. За хэрэг тийм бол үнэхээр очиртай үнэхээр гоё очиртайгс бол гоё бүтээгдэхүүн гаргасан байна. Энэ бол beef jerky. За тэгэд мөн бас мини салями те. Сая амралт өдрөөр зүү хараа явсан байхгүй юу? За. Тэгээ зүү хараа явахдаа замдаа юу идэх вэ гэж бодож одоо ч хоолны юутай ийм хориотой болцсон би. Тэгээд чипс мэвс тиймэрхүү юм болохгүй. Тэгэхээр за бодож байгаа beef jerky идэж үзье да. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилтны чинь ингээд сонгож авч ирсэн. Үнэхээр их таалагдсан. Үнэхээр. За ер нь одоо монголчууд ч их махсаг хүмүүс юм аа. Тэгээд маха бол байн ингээд идчихмээр санагдана. Тэгээд бас амжихгүй байгаад бол beef jerky эсвэл mini салями карманда авч явж байхад л ерөөсө сургууль дээрээ, номын санд, ажил дээрээ кино үзэхдээ найзуудтай уулзахдаа фитнес дээр гээд ерөөсө автобусанд хөрөл сууж байгаа цуугаж явж байхдаа идэх боломжтой. За ийм одоо махан бүтээгдэхүүн. Тэгэхээр таны яг үлсэн үед юм уу эсвэл үнэхээр бас нэг амны цугаа хэрэгтэй үед үл даах гайхалтай бүтээгдэхүүн байна. За тийм байна. Очир Такс компани дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлэлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлэлийг хүлээж авсан юм байна. Тэгээд энэ итгэмжлэлийг хүлээж авснаар Очир Такс компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс даяар стандартчлал итгэмжлэлийн тохирлын үнэлгээг бүрэн
хянаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах юм боломжтой болж байгаа юм лээ. Би очигтойгээс үйлдвэр дээр нь очиж үзчихсэн лаборатори надад их сонирхолтой санагдсан. Ерөөсө гаднаас бүтээгдэхүүн орж ирлээ тэрийг хамгийн ихний шат амжилгаа бол хүлээж авангуудаа шууд лаборатори руу явуулдаг. Тэгээ лаборатори нь тэнд байгаа тоног төхөөрөмжүүд бол Монголдо нэг 2 хон шиг байдаг ч юм уу тийм тоног төхөөрөмжүүд байсан чинь өөрсдөө бүрэн итгэмжлэгдсэн юм юу лабораторитой болжээ. За тэгэхээр GS25 болон бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон очир дахинс компани өөрийн нэрийн барааны дэлгүүрүүд байгаа. Эдгээрээс та энэ эдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг авах утасны дугаар 76 тэгтэг 75 30 90 тэг 20 75 30 юм байна. 90 20 75 30. За Facebook-ээр та Hello Brand гэдээ тавил аль бисний Facebook пэйж нэгээ та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээлэл зурагтай танилцаарай. Мөн лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ Mini Snacks буюу Mini Salami, Hello Mini Salami болон үхрийн махын Jerky-нэр хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн сонсогч авцгай 9913 байна уу? Байна. Баталт байна. Өглөөний мэндэ. За ийм асуулт байна. Алдарт боксч Manny Pacquiao аль улсаас гаралтай юм бэ гэсэн байна. 4 хөлбөр үгүй. Америк нэгдсэн улс, Филиппин, Малайз, Таиланд. Цаг явсан. За энэ ч одоо ерөнхийлөгч мөрхийлөгч дүршилсэн үү те. Ер нь сенат минут болчихсон. Парламентын гишүүн бас болж исэн санаж байна. За нэлийн албар. Хэвлээ бараг бүгдийн даа. За Таиланд холбогдсон байлаа. Баярлалаа өдөр сайхан мөрүүлээрэй. За дараагийн сонсогч 8070 байна уу? Өглөөний минь яндан байна. Өглөөний мэндэ. Өглөөний минь хаалт. Яндан байна гэхлээр гайхлаа штэ. Хүүхний хаасаа нэр гисэл 4 сар нэг дүрчлээ. Шууд нэвтрүүлэг хөдөлж яхад сандраагаад байх. Юу хэлээ гэл толгой эргүүлж ингэ. За ийм асуулт байгаа. Алдарт боксч Manny Pacquiao аль улсаас гаралтай вэ гэсэн байгаа. Филиппин боксч шүү дээ. Тэгэл байх уу. Баяр хүргэе. Дараагийн асуулт. Эвлийн самхагыг юунд зориулж барьсан юм болоо гэсэн байна. Эвлийн самхаг. За 4 хөлбөр анхааралтай сонсож байгаарай хүн алзаа. Америк нэгдсэн улсаас эвлийн самхагыг бэлэг болгож өгсөн гэсэн байна. Нэг хөлбөр нь. Нөгөө хөлбөр нь радио телевизийн самхаг болгож зориулж барьсан гэсэн байна. 3 дахь хөлбөр нь Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулж барьсан бүтээл гэсэн бол дөрөвт нь Густав Эйфел гэдэг хүн өөрийнхөө хувийн бизнесийн зорилготойгоор энэ самхагыг барьсан гэсэн. Цаг явсан. Америк нэгдсэн улсаас бэлэг өгсөн бэлэг гэж санаад байна. Холбосон баярлалаа сайхан мөрүүлээрэй. Эсэргээр юм шиг байна. Нөгөө хэрэгжүүлээний хөгшөөг нь Францад бэлгэлсэн байдаг юм байна. Тэг Францаас авсан шүү дээ. За холбосон баярлалаа. 8611 байна уу? Өглөөний минь байна уу сайхан амарсан. Өглөөний мэндэ. За баяна ийм асуулт дээр явж байгаа. Дэлхийд өнөөдөртөө бас ярьж исэн. Дэлхийд өнөөдөр дээр Эйфлийн самхагыг юунд зориулж барьсан бэ гэсэн байна. За яг одоо 3 хөлбөр үлдсэн байна. Радио телевизэд зориулсан самхаг гэсэн байна. За нөгөөд нь Францын хувьсгалын 100 жилийн хойд зориулсан дурсгал гэсэн байна. Гуравт нь Густав Эйфел гэдэг хүн хувийн бизнесээр зориулж хувийн бизнесээр барьсан гэсэн байна. Цаг явсан. 3 дахь хөлбөр нь одоо хувийн бизнестэй зориулсан. Хувийн бизнес. За тийм баян бас байгаагүй юм шиг байна Густав Эйфел. Баярлалаа. За өдрийн сайхан өдрөө. Гэхдээ Густав Эйфел гэдэг хүн бол үнэхээр бас онцгой сэтгэлгээтэй гэх юм уу? Том сэтгэдэг байсан хүн гэж байгаа. Өчигдрийн дэлхийд өнөөдрөө ярьж илаа да. Аа. За манай эфир үз 77 77 38 83 77 77 88 30. За Густав Эйфел би нэг өдөр хүмүүс тоогдохгүйснаас 100 жил шүүмжлүүлсэн минь дээрээ гэсэн байна. Тэгэхээр сэтгэлгээ нь харагдаж байгаа. 80 тэг байна уу? Өглөөний мэндэ. За. Баатар гэсэн үү? Баатар гэсэн тэ? Байна уу? Баатар гэсэн үү? Тэ. За ийм асуулт байгаа. Эйфлийн самхагыг юунд зориулж барьсан бэ гэсэн байгаа. Тэр 100 жилийн ойд зориулж барьсан. Бас 1889 онд барьж ижээ. За дараагийн асуулт Лондон хотын такси ямар өнгөтэй байт юм болоо гэсэн байна. За 4 хөлбөрийг анхааралтай сонсоорой. Лондон хотын такси хар өнгөтэй байдаг юм байна. За Лондон хотын такси цагаан өнгөтэй байдаг юм байна. Лондон хотын такси яг л бусад хот шиг шар өнгөтэй байдаг юм байна. Лондон хотын такси гал улаан өнгөтэй байдаг юм байна. Цаг явсан. Кинонд харагдаад байдаг. Ямар кино харагдаад байдаг. Тэгэлгүй яг Лондон хотын такси хар өнгөтэй байдаг юм байна. За дараа нэгэн хідэн хүний нэр хэлнэ. Эдгээр нь ямар мэрэгчлээ хүмүүс вэ гэдгийг таах нь байна. Ойлгомжтой тийм. Ханс Зиммер,
Ennio Morricone, John Williams. За эдгээр нь дөрвөн хөлбөр нь найруулагчид, кино найруулагчид, эдгээр нь хөгжмийн зохиолчид, эдгээр нь жүжигчид, эдгээр нь дуучид гэсэн дөрвөн хөлбөрийн цаг явсан. Хүчмийн зохиолч. Хөгжмийн зохиолч үү. Тэгэлгүй яах вэ? Яалагчаар тодорч байна. Баатар гэсэн тэ? Баатара. За баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За ихэр өсөө дугаар 77 77 38 83 77 77 88 ч гэсэн усны дугаарлаа залгана. 95 33 байна уу? байна. Сайн байна уу? Мэндэ байна. За өглөөний мэндэ. Мэндэ. За би нэг дөрвөн хот нэрлэнэ. За энэ дөрвөн хотын нэг нь метрогүн байна. 3 нь метротой, нэг нь метрогүн гэсэн үг. Сонсох уу? За. Минск, Ереван, Ташкент, Астана. За бүгдээр нь нийслэл байна. Аль нэг нь метрогүн байна. Цаг явсан. Астана. Астана метрогүн байна. Баярлалаа. За. Дараагийн асуулт Аурус Сенат гэж машин байдаг юм байна. Аурус Сенат лимузин гэж байдаг юм байна. За Аурус Сенат нь хин гэдэг удирдагчийн зорчдог машин бэ гэсэн байна. За би дөрвөн хөлбөр бас хэлнэ. Дональд Трамп, Владимир Путин, Ши Жинпинг, Чарльз хаан. Цаг явсан. Путин болоо. Путин. Супер. За энэ Орос машин юм байлээ. Тэгэхээр өөрөө юм хамгаалтын зорилттой бүтээсэн. Ким Жон Унд бас нэг бэлэг болгон өгсөн. Саяхан шатаад байсан те. Ялтын асуулт. 2007 оны Transformers киноны гол дүрийн эмэгтэй Микаэла Бейнесийн дүрийг хэн гаргадаг вэ гэсэн байна. За, хөлбөр авах уу? За тэгээ хөлбөр авъя. Анжелина Жоли, Меган Фокс, Джессика Альба, Дженнифер Лопез. Цаг явсан. За Меган Фокс. Меган Фокс шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр үргэлж. Мэдээд байна уу эсвэл зүгээр таагаад байна уу? Харин тийм гадарлаа л байна. Гадарлаад байна. За нэр нь хэмлээ? Мэндэ. Мэндэ гэсэн. Өөд. За шинэ авраг төрж байна. За нэрмжт асуултаа явуулаарай. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За сүүлийн сонсогч авч амжих болов. За нэг авъя да. 88 85 байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд баяраа. За өглөөний мэндэ баяраа. Ийм асуулт байна. 2010 оны дэлхийн хөл бөмбөгийн аваргын үеэр од болсон Паул нэртэй нэг зүнж тодорсон юм байна. Паул нэртэй зүн чинь ямар амьтан бэ гэсэн байна. Хөлбөр авах уу? Паул гэсэн үү? Паул. За хөлбөрүүд нь 8 алж нохой хэрэг усан гахаа гэсэн байна. Цаг явсан. Усан гахаа юм лөө? Усан гахаа биш юм байна. За болсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За энэ асуултыг ингээд архи те. Үлдээе. За энийг хүрээд манай өнөөдрийн та мэдхүүн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай та мэдхүүн нэвтрүүлэг нийтдээ 7 том 2 хүүхэд яллагчаар тодорсон байна. Мөнх жаргал, ариун болд, гамба, бийлгүн, яндан, баатар, мэндэ нар ялсан. За мөн алтан очир оюу сэцэн нар яллагчаар тодорсон байна. Яллагч нартаа баяр хүргэе. Манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ амьд байхтэр хүүхдийн клинекс бяцхан гидсэнд ад жаргал бэлэглэн өрөөтэй хамтран ажилласан. За мөн Meat Snacks буюу Hello брендийн мини салями үхрийн махан жеркинээр хамтран ажиллалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 19 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргуна.